За энэ видеон дээр ABX treatment-ийг хэрхэн зөв 15 минутын дотор хийж болох талаар харуулах гэж байна. За эхлээд хумсаа хуурайдаад хэлбэрээ гаргаад nail prepper арчаад хуурай хумсан дээр энэ бүтээгдэхүүнийг хэрэглэнэ. За энэ ихнийх нь nail repair буюу хамгийн ихний шат repair хэрэглэхийн өмнө ингээд сайн сэгсэрж өгөх хэрэгтэй. Тэгээд хумсныхаа одоо яг гэмтэлтэй хэсэгт л түрхэж өгнө. Тэгээд маш нэмгэн баг зэрэг аваад нэмгэн ингээ хумсан дээрээ одоо арчиж байгаа юм шиг ингээд түрхэж өгөх хэрэгтэй. Хитрхи их авах юм бол урс нь бас шингэхгүй, арьсанд хүргэж болохгүй, cuticle түргэж болохгүй. Яг хумсны nail plate буюу хумсныхаа талбай дээр л түрхэж өгөх хэрэгтэй. Тэгээ хэрэг харж байвал би одоо яг үзүүр хэсэг дээр нь түрхэж байна. За ингээ бүтээгдэхүүнээ тавьсныхаа дараа энэ бүтээгдэхүүнээ энгийн гэрлэн доор 2 минут байлгах хэрэгтэй. За энэ энгийн гэрэл нь бол 60 ваттын гэрэл байгаа. Тэгээ энэ гэрлэнээс гарч байгаа heat буюу халалт нь бүтээгдэхүүнийг одоо хумсанд нэвчүүлж өгөх зорилттой. За тэгээд гараа байрлуулж байгаа хэсгийг харуул. Энэ гараа бол хитрхи ойрхон барьж болохгүй. Тэгэх юм бол клиентэд хитрхи халуун болно. Хитрхи хоол байж болохгүй. Ер нь 6 инч бол яг зөвсөн зай байгаа. За тэгээд одоо ингээд энэ ихний би 2 минутаа тавьсан. Тэгээд энэ хооронд нь би 2 дахь гарн дээрээ бүтээгдэхүүнээ тавьж байна. Тэгээ энийг тавьж байгаа хооронд ихний гар чин стил одоо халж байгаа бүтээгдэхүүн нь. Ингээд нэмгэн яг хаан damage байна тэр хэсэгтээ түрхээд урсахгүй, арьсан түрхэхгүй. За тэгээ одоо ингээ 2 гараа зэрэгцүүлээд ингээд үргэлжлүүлээд энгийн гэрлэн дороо байлгана. Тэгээ энэ хугацаанд одоо эхний гар чинь 2 минут нь болж байна. За тэгээ одоо 6 секунд үлдсэн байна. Тэгэхээр би яах вэ гэхээр гэрлээ 100 гар тал дээрээ тавиад 2 дахь гараа үргэлжлүүлж халаангаа эхний гар нь 2 минут болсон учраас энийг хуурай цаасаар бүтээгдэхүүнээ арчиж аваад сайн арчих ёстой. Тэгээд одоо LED гэрлэн дороо 60 секунд явуулна. Энэ бол маш чухал зүйл. Заавал энэ бүтээгдэхүүнээ арчиж ээж LED гэрлэн дор хийхгүй бол энэ бүтээгдэхүүн хумсан дээр хатна дотор нь биш. За одоо ингээд 2 дахь гар маань бэлэн болж байгаа учраас одоо эхний гар маань энэ 60 секунд дуусч байх хооронд би ингээд 2 дахь гараа арчаад ингээд гэрлээ солиод тавьчихжээ. За одоо гэрлээ буцаага баруун тал дээрээ тавиад 2 дахь бүтээгдэхүүн буюу strengthen strengthen-ийг хэрэглэнэ. За мөн ингээд сэгсэрж агаад одоо энэ бүтээгдэхүүнээ бол анхудаа энэ ABX хэлж байгаа хүнд 2 удаа явах хэрэгтэй. Тэгээд энэ бүтээгдэхүүнээ тавихтаа аль болох бүтэн хумсан дээрээ тавьж өгнө. Тэгтээ махан түргэж болохгүй, арьсан түргэж болохгүй, nail fold руу оруулж болохгүй. Хитэх хэрглэж тавьж болохгүй, тэгвэл арьс руугаа урсна. Бас хумс руугаа шингэхгүй. Ингээд нэмгэн аваад одоо будаг бодож байгаа юм шиг тэгтээ арьснаас хоол ингээд бодож өгөх хэрэгтэй. За ингээд бүтээгдэхүүнээ тавьсныхаа дараа одоо энэ гараа энгийн гэрлэн доор 4 минут болгоно. Анх удаа strength нь хийлгэж байгаа тохиолдолд 2 удаа энэ бүтээгдэхүүнийг хэрэглэх ба эхнийх нь энгийн гэрлэн доор 4 минут, 2 дахь удаагийнх нь 2 минут. За одоо энэ гараа ингээд халж авах хооронд 2 дахь гарн дээрээ бүтээгдэхүүнээ тавиад тэгээд нэмгэн урсахгүйгээр арьсан түрхэхгүйгээр ингээд бодож өгөөд энгийн гэрлэн доороо 4 минут мөн байлгана. За ингээд Миний цагийг харах юм бол
одоо би 3 гаруй минут үдсэн байна. Эхний гарыг одоо гэрлэн дор байлгаж гиснээс хойш. Тэгэхээр одоо чиний зүүн гар чинь дахиад энэ хамтдаа 3 минут байна. За одоо ингээд 10 гаруй секунд үлдсэн байна. Тэгэхээр би одоо лампа зүүн гар талдаа тавиад одоо зүүн гар чинь дахиад 1 минут халах ёстой гэрлэн дор. Тэгээд баруун гарныхаа бүтээгдэхүүнийг сайтар хуурай цаасаар сайтар арчиж аваад одоо LED гэрлэн дороо 60 секунд явуулна. Тэгэхээр яг зүгээр энэ та нар анзаарж байгаа бол би ингээд нэг 10 секунд орчим ингээд эртхэн аваад байгаа бүтээгдэхүүнээ. Энэ би яагаад 10 секунд өгж байгаа вэ гэхээр одоо энэ гараа одоо би шар гэрлэн доор ингээд тавиад цагаа тавьж байгаа хооронд би 10 секунд алдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр би тэрийгэ нэмээд за яг одоо ингээд бүтэн 2 минут юм уу 4 минут болчлоо гэж үзэж байгаа. За ингээд нөгөө зүүн гараа одоо энэ баруун гар халж байгаа хооронд мөн 4 минутанд дуусчихж байгаа учраас би арчаад LED гэрлэн доор хийчлээ. Тэгээд одоо 3 дахь step буюу strengthen гэдэг бүтээгдэхүүнээ 2 дахь удаага түрхэж өгч байна. Мөн адилхан арьсан түрхэхгүй, ихээр тавихгүй, нэмгэн. Тэгтээ аль болох хумсныхаа ихэнх талбайг ингээд түрхэж өгнө. За одоо ингээд 2 минут явна. Энгийн гэрлэн доороо. За тэр хооронд зүүн гар маань ингээд 60 секунд LED гэрлэн доор яваад дууслаа. Тэгээ би одоо IPX strength-ний зүүн гарн дээрээ 2 дахь удаадаа түрхээд мөн шар гэрлэн доороо хатан. За энэ хооронд нөгөө ихний гар чинь шар гэрлэн доор халж байгаа. За ингээд 2 дахь гараа сүүлийн 2 минутаа шар гэрлэн доор байлгаж байна. За эхний гар ингээд 2 минутанд дууссан учраас би лампа зүүн гар талдаа тавиад үргэлжлүүлээ зүүн гараа халаах хоорондоо бүтээгдэхүүний халаах хоорондоо баруун гарныхан бүтээгдэхүүнийг хуурай цаасаар сайн арчиж аваад одоо цэнхэр гэрлэн доор 1 минут буюу 60 секунд хатаана. За энэ LED гэрэлний зорилго бол энэ хумсан дотор нэвчиж орсон энэ IPX бүтээгдэхүүнийг хумсан дотор нь хатаах зорилттой. Тийм учраас хумсны дээд байгаа экстра бүтээгдэхүүнээ илүүдэл бүтээгдэхүүнээ сайн арчиж авахгүй бол энэ бүтээгдэхүүн хумсан дээрээ хатаад одоо яг үйлчлэх ёстой журмаараа үйлчлэхгүй юм. За одоо ингээ 10 секунд үлдлээ. Энэ хооронд би 100 гараа бүтээгдэхүүн гарныхаа хумсын бүтээгдэхүүний хуурай цаасаар саарчиж аваад тэгээд одоо энэ 100 гараа LED гэрдэн доор 60 секунд хийгээд ингээд энэ IPX treatment дуусч байгаа юм. За ингээд энэ үйлчлэгийг энэ дараалалаар хийх юм бол 15 минут дотор хийж болно. Thank you.